TV5 телевизийн шидэд харандаа нэвтрүүлгийн багш Бат Эрдэнийн зургийн дугуйлан зайсан хийл цогцлборт хүүхдийн амралтаар хичээллэж байна. Хүүхдийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэхийг хүсвэл зургийн сургалтанд хамрагдаарай. Сайн байцгаана хүүхдүүд. Эцэг эхчүүд. За манай хүүхдийн амралтанд зориулсан шидэд харандаа зургийн дугуйлан сургалт зайсан хийл агаар сэтгэхэд гарангаа өөрсдөө хөгжүүлэх хөгжүүлэх бол манай жилж сургалтын талбартай үрж байна. Холбоо арих утас 99 10 81 30. Сайн байцгаана хүүхдүүд. За та хүүхдүүд та бүхэнд 2025 оны шинэ оны мэндийг дэвшүүлье. За ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Номын тунгалаг. Номын тунгалаг. Хэдний сургууль? Гимназийн 5-ын 10. Номын тунгалаг орж ир. Дараагийн хүүхэд 18 дугаар ангийн сургуулийн сүлд орж ирсэн байна. Дараагийн хүүхэд 22-ын 3-нд ангид сурдаг. Номын Эрдэнэ. Дараагийн хүүхэд Би 73 дугаар сургуулийн 5-ын дээд сурдаг. Ивэл орж ирсэн. Дараагийн хүүхэд Батсүх орж ирсэн байна. За одоо чи ямар жил гарч байгаа үед хүүхдүүд вэ? Могой жил. Могой жилээ зурхгүй болохгүй. Могой жилээ нэг сайхан зурнаа. Могой жил баярлана да. Би ч жилтэй. За могой зурхын тулд биш үү? Үзгүүдээ авсан тийм ээ? Бэл нөө. За. Нүднийхэн зохих гээд доошоо харсан ийм хоёр номон зураас зурч. За энэ дүрсээ ингэ сайхан гаргаж ир хоёр талаас. Могойны яг хоёр талын хацар гараад иржээ. Толгойных нь ороо хэсэг гараад ирлээ. Энийг ингэ холбоч. Толгойных нь хэлбэр гараад ирж байгаа биз. За нүд өндөг хэлбэртэй 100 дугуйг ингэж сурч байна. Энэ талд нь бас өндөг хэлбэртэй ижил 100 дугуйг ингэж сурч байна. За нүд бүтгийг гараад ирв үү? Зохитой байна, толгой нь байна, ирүүн байна тийм ээ. Энэ үхээрээ нэгэд ном зураас сурч байгаа. 100 дугуй номон зураасын юугаар болж штт. Энтэй ингэ холбочих болно. За энэ үзүүрийг яах ингэж гаргаж болно. За могойч их том амтай. Тийм ээ. Энд хоёр жавжийн зураад энэ доош яах вэ? Могойч их баяртайгаар миний жил шүүдээ гэсэн маягт энийг бид. Эндээс нэг ийм хэл цугуйлгаад амын улаанаар бодчих тал. Гоё болно да. За хамрын нөх гэж энд яах вэ? Баримцаа. Ийм хоёр нөх хийж байна. За энэ яг хэлбэрээр бол яах вэ? Гүрвлийг зурж болно. Мэлхий зурж болно тийм ээ. За нүднийхэн дотор талын харыг хийгээд тэр цагаан үлдээж байгаа юм багш нь. Энд бас ижил төрлийн 100 дугуй хийгээд ингээ бодчих нь шүү дээ. За толгой хэлбэр бол ингээ гараад ирсэн шүү дээ. Хүүхдүүдийн зургийг үзнэ. Сайхан. Ястай гоё. За болжий. За малгай өмсгөнөө. Тийм ээ. Монгол малгай тавьчих. Чи Монгол могоо шүү дээ. Ийм эсвсэг шиг дээшээ хассан эсвсэг шиг хийгээд ийм сайхан малгай тавьчих. Тэгээ энийг ингэ бодчих. Тэр ингээд
За ингэж малгай өмсөж байгаа маа. Тэгээ энэ хүнднийхээ малгайных нь бүч ингээд ороод иж болно шүү дээ. Ингээд. За одоо биеийн хийхт нь анхаарай. Биеийг энэ талын хүзүүнээс ийшээгээ ингэж яваад ингэж нэг эргээд ингээд орж. Би баг дэлийц. Нөгөө талынхны хэсэг эндээсээ жаахан бүдүүрх маягтай ингэж яваад уцаад энэ дээр хүрээд. 12 жил чинь могоог юу гэд нэрлэдэг үлээ? Дуулдаг үлээ нөгөө цаг үргэлж цагирглаад байдаг тийм ээ? Оо цагирглаад ингээд. Давхар ингээд босоод ирц. Тэгээ энэ дээгүүрээ давхаруулсныг зураас хийж өгöd ингэж оруулж ирээд. Сүүл нь эндээс ингэж мушгираад ингэж орж ирээд ингэ гардаг. За могооны маань хэлбэр гардаг. Могоонд сүүдэр хийгээд өгвөл их гоё орон зайтай болж харагдана. За бид нэр хээгийн гоё хийчихвэл одоо их гоё болно да. Оо нарийнхан зураасаар цээж хэлбэр нэг иймэрхүү байдаг шүү дээ. За могооны ирээ ингэж явчих хэрэгс. Зуун дугуй таллаад явчих нь шүү дээ тийм ээ. Оо тэгээд энэ талдаас яг энд нэг хийдэг. Энийг их гоё хийлүүл гоё харагдана шүү. Ийшээ жаахан томроод могооных нь нөгөө бие хэсэг жаахан бүдүүн. Оо энд жаахан жижигсэд нарийн хэсэг нь. Ингээд яг уу могоо жилээ бид нар сайхан чад ялгаа сайхан бодчих яах болно. За энэ малгай байж байгаа юм чи энд нэг бүч хийвэл их хөр харагдана. Бүч нь иймэрхүү идэг тийм үү улаан. За ингээ могоо жилж гараад ирлээ дээ. За яг энэ энэ дээр бас нэг жихэн ийм топ тэр хийгээд өгвөл бас их хөөр харагдана. Могоо жилтэй холбоотой сайхан зүүр цэцэг байдаг тийм ээ. Могоо ирээ гадна хүний ирээн дотроо гэдэг шиг тийм ээ. Тэр шиг ийм ирээ могоо гэж орчих нь шүү дээ. За хүүхдүүд та нарт өнгөнгийн будгууд байж байгаа. Гол өнгө будна. Энэ дээгүр нэг юм давхарлах юм бэ. Энэ нүдийг ингэ тойруулаад нүдээ сайхан дүрлийдгээд гаргаад ирвэл их гоё болно та. Нүдийг ерөөсөө ингэ тодруулна. Их хөөрхөн тодон гэх хэрэгтэй байх шүү. Оо энэ цагаан үлдээж байгаа үз багш нэнд нь гэрлийн оо тодруулаад ингэ очиж. Нааш ингэ тодроол гараад ирж байгаа юм. За тэгэнгүүтээ энэ дээрээ бас та нар чинь хөхөн гэхэд над бодгон чинь их олон байгаа. Оо гүн хэсгийг ингэж тодруулаад өгнө шүү дээ. Оо нааша тодроод гараад ирж байна тийм ээ. За могоогоо ямар өнгөөр хийх вэ гэхлээр ч юм шүү дээ. Иймэрхүү ногооноор өвчих болно. Шар ногооноор өгч шүү дээ. Та нарын будаг ийм биерэн байгаа. Зүгээр ингэж явчихад сайхан ингэ бодогдож байна.
биерийн хэсгээр нэг бодчихараа. Биерийн хэсгээр бодохдаа зөөлхөн дараад ингээд ирчихэд яг шууд ингээд биер шиг бодогдож байгаа. Ийм. За мэдээж энэ талын өнгийг нь болохоор энэ өнгөөр бодож байна. Ингээ бодоо явчихна шүү дээ. За энэ ус хэсэг бол ингэж бодогдох нь ойлгомжтой тийм ээ. Одоо энэ хэсгийг бодно, энэ хэсгээ бодож байна. За нүд бол тодорцсон. Одоо гол тодруулах юм чи бас энд юм байна. Энэ малгай сампин энэ хэсгийг бүчтэй нэг бодож шүү дээ. Тоотлын хэсэг дээр нь эн чинь нэг ийм малгай байдаг да. Ийм гал. Тэгэл одоо амын яг тод удаанаар ингэж хийгээл малгайныхын бүчийг будаад уяг. За хэлийн ягаанаар удчихтал яг могоо маа тодрууд наашаа гараад байна шүү дээ. За ингээ өнгийн температур хэдүүлээ дуугаад болно, шүлгэн уншина. За энэ өнгийг шараар авна. Энэ хэсэг дээр нэг дугуй цагаан үлдээнгүүт ингээ бодчих. Нааш ингээ. Арай бүдэг хөнгөр ингээд бодож шүү дээ. Энэ хэсгээр хацар дээр цагаан үлдээгээд ингээд бодож байна. Энэ цээж хэсэг энийг бас уднаа. Яангт. Толгой хэсгийг сүүдэр хэсгийг ингэж бас тодруулж өгвөл энэ маань их гоё харагдана. За ингээд энийг гүцээгэл бодох болж шүү дээ. Одоо хэдүүлээ сайхан дуу шүлэг байвал тэрийг уншаад буданга. Номын бил тунгалагч нь одоо шүлэг дээрс нь дуу дээрс. Шүлэг байна уу, дуу байна уу? Шүлэг уншиж. Чанга уншаалаа за. Тэгингээ будаа явчих. Ханад цагаан гэрийн од тиймийн тоон дээр хастар халуун тулганы омог дөрөв татан дээр хан алтаавын оргил тэрэн өргөлтэй хатас сэлэн гээжийн одтой шиг мандалтай тусаар төснөл жамаг тунгаглан бичиндээ. Номын тунгалагтаа баярлалаа. Сайхан шүлэг уншлаа. За. Манай нөгөө сүлд юу тээсэн? Шүлэг. Шүлэг уншиж. Хинтэр хангай соёны өндөр сайхан нуунууд хойд зүгийн жимэг болсон хөвч уйлдууд миний шархан номны өргөн өргөд өмнө зүгийн манлаа байсан эзэн махан дараад энэ бол миний тусан нутаг Монголын сайхан орон. Сайхан шүлэг уншлаа сүлдээ. Баярлалаа. Манай номын эрдэнэ юу тэр үү? Дуутай юу? За уншиж. Ханад цагаан гэрийн од хиймлийн тоонон дээр хасар халуун тулганы омог дөрөв татган дээр хан алтай аавын онгон тэргүүн оргил дээр хатан сэлэнгээж одод дашиг мандал дээр тусгаар тогтмол тамиг тунгаглан бичин бий. Тусгаар тогтнол чамайг тунгаглан зарлана бий. Сайхан шүлэг байна. Итгэл юу тэрс? Зүрхний бичээс би 5 хаатай гэрт төржээ би 5 твтэй дэвлэгийг төржээ би буурал түүхтэй Монгол төржээ би
Бурхан минэлдэг дорнодод төржээ. Байтагны минь хоох намайг хөлд оруулжээ. Ботхон бүлээ намайг хэлд оруулжээ. Уугаа хингөө надад жигүүр ургуулжээ. Уртын дуу надад ухаан царлсан. Эвлэрвэс бид хуваахын хүрдээ, эвлэрвэс бид үржүүлгийн үрдээ. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагт монголчууд бид хүчтэй. Авдран дотор минь судар минь багтдаг. Атныхаа нуруунд дээр гэр минь багтдаг. Өргөө хойноор нар минь багтдаг. Бүлцгэн дотор минь орчлон орсгоо. За сайхан шүлэг уншлээ. Тэглээ баярлалаа. Ивэд юу тээс? Шүлэг. За шүлэг уу. Бигзи юу хул би хаан төрөвөө. Би хаан төрөвөө. Гоё шүлэг. Хүүх мөнх тэнгэрийг эзэнхэн төрлөө би хүмсэн сарны аялга алсын алс тойрогт холын хоёр одны дөхөөх бяцхан чөлөөнд хоёр нүдний үзэр зэхэрлэх төдий тэртээд хүүх манхан тэнгэрийг эзэнхэн төрлөө би. Цас цагаан уулыг эзэнхэн төрлөө би цан хүрэн савсаж үүл сараа хоригл цэсэн ширхэг цацаж мүс салга халал царгаа өтөөл сарлын бухташсан цас цагаан уулыг эзэнхэн төрлөө би. За гоё шүлэг байна даа байлаа. Баярлалаа. Бацөх юу тэр үү? Тэгээд их үлж утсан Монгол хүн шүү дээ. Эхээ сурхаа бэхээ сурдаг гэдэг маа. Миний үү дээ. Эхээ дүүхтэй эзэн Чингисийн Монгол хүн шүү дээ. Даяар олон монголчууд минь нухай. Даян дэлхийг хайрлаж явъя ухай. Өмнө олон монголчууд минь нухай. Урал хорвоо хайрлаж явъя ухай. Охой. Сайхан дуудууллаа. Бац өгтөө баярлалаа. Их чин том бодог ямар мэгс дуудуулаа. Кампани захирал болно. Ивэл ямар инженер болно. Инженер. Тэгэл ямар нэг. Цагдаа. Номын эзэн ямар нэг. Сураач. Сүлд ямар нэг. Ахын бүтээгч. Номын тунгалаг ямар нэг. Багш болно. За. Ийм сайхан мэрэгчлээ хөлтөд босох нь шүү. Одоо ингээ сайхан будаад гүйцэгээ бодчих шүү дээ хэдүүлээ. (2025) оны анхны дугаар могой жилээ сайхан зурсан хүүхдүүдийнхээ сайхан бүтээлтэй танилцуулаад багш нь бэлгэн гардуулнаа. За ингээд эхний хүүхэд манай авиаслаг зураач мөнгө тунгалгийнхаа бүтээлтэй танилцъя. Мөнгө тунгалга ингээд сайхан барьчих. За мөнгө тунгалга үзүүлэх гэдэг нь сайхан болсоо. Багш нь урьдчилаад хүүхдүүдийнхээ бүтээлтэй танилцсан. За зөвлөлээ дээ. Паламастра таглалаа. За авиаслаг зураач номын тунгалгийн бүтээл ингэж гарч ирж байна. За сайхан. Ерөөсөө тэр могой бол өнгө үзэмж дүрслэл маш гоё. Тэр одоо малгай өмссөн могой жилээ маш гоё дүрсэлсэн. Могой жилдээ улам их амжилттай гаргаарай заяа. Тэр могойны тэр дүрслэл хөдөлгөөн нь ямар гоё юм бэ? Энд ч одоо буруу харсан 6-гийн тоогоор л бараг хийчихнэ ш. Ийм сайхан төсөөлж гоё зурсан. Номын тунгалагтаа амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач сүлд бас чамбай зурдаг хөөхт байгаа маа. Тэр хөдөлгөөн хэлбэр дүрс сүлд чи хэд настай вэ? Хэдгээр анги вэ? 7 настай хүүхэд. 2 дугаар анги. Ийм сайхан зурж байна. Сайхан зураг зурсан сүлдээ амжилт хүсье. Сүлдийг гүйцэд ирэхлээр бүр гоё бол. Дараагийн авиаслаг зураач номын эрдэнийхээ зургийг үзье. Аяа, чиг тэндэ манай хүүхдүүд. Номын чинь бас 7 настай юу? Хэд
8 настай номын эрдний зураг ийм гоё болсон. Одоо ингээ гүйцээ дараах нь битүү сайхан будаад ирэхлээр булан гоё болно. Амжилт хүсье номын эрдэнэ. Дараагийн авьяаслаг зураач итгэлийнхэн зургийг үзнэ. За ерн шар ирээ ногоо ирээ могоо гоё. Энэ могоо жилиг бол өстой маш гоё зурсан тийм ээ. Гүйцэд ирэхлээр маш гоё болно. Наа талынх нь өнгийг элс улбар шараар сайхан хийчихэрээ. Сайхан зураг зурсан итгэлтэй амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач ивэл. За ивэл их бас гоё. Ирээ сайхан могоо хэлбэр дүрс гоё, уран дүрслэлтэй сайхан зураг зурсан ивэлдээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач бат сүхийнхэн зургийг үзье. Зээ. Ойдоо. Хөөхөн игдүүтэй толгой нөгөө том хийхлээр бас их гоё болж байна. Гүйцэтгэл сайтай. Их чамбай зурдаг хүүхдээ. Улам их амжилт хүсье. За ингээд авьяаслаг хүүхдүүдэд багш нь яадаг вүлээ? Бэлгэн гардуулнаа. Бэлгэнд нь нөгөө нэг би Монгол хүүхэд гэдэг нөгөө далай жамцаахын ном явж байгаа. Энэ одоо өв соёлын тухай өгүүлсэн энэ сайхан ном уншнаа. Мөн та нарын тоглох дуртай энэ одоо юу гэдэг вүлээ? Карт. Ийм тоглоом. Тэгээд жимс орсон ийм сайхан бэлгийг хүүхдүүдэд гардуулж байна. За амжилт хүсье. Бат сүх. Ивэлд амжилт хүсье. Баярлалаа. Итгэлд амжилт хүсье. Номын эрдэнэд амжилт хүсье. Баярлалаа. Сүлжэд амжилт хүсье. Баярлалаа. Номын тунгалагт амжилт хүсье. За ингээд шинэ оны анхны дугаар үгээр төгсөж байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа. ТV5 телевизийн шидэд харандаа нэвтрүүлгийн багш Бат Эрдэнийн зургийн дугуулан зайсан хийл зохицолборт хүүхдийн амралтаар хичээллэж байна. Хүүхдийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэхийг хүсвэл зургийн сургалтанд хамрагдаарай. За байцгаана хүүхдүүд. Эцэг эхчүүд. За манай хүүхдийн амралтанд зориулсан шидэд харандаа зургийн дугуулын сургалт. Зайсан хийл агаар сэтгэхэд гарангаа өөрсдөө бүхий хөгжүүлэх бол манай жилж сургалтын хамрагдаа үрж байна. Холбоо арих утас 99 10 81 30. Би чаднаа.